сайн байцгаана уу? Өөрийгөө хайрлах уу? Подкаст болж хөгжсөн манай YouTube суугийнхан маань сайн байцгаана уу? Та хэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би яг одоо найзтайгаа хамт одоо Америкийн нэгдсэн улс дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулган уулзалт энэ Калифорниа буюу баруун эрэгт зохион байгуулагдаж байна. Тэгээд тийшээгээ явж байна. Байрлалгаа явж байна. Тэгээ одоо яг нөгөө конференс болох газар руугаа явж байна. Тэгээд машинда явж байхдаа бас цагийг юу яа гэж бодоод ашиглая гэж бодоод найзтайгаа ярилцъя гэж бодлоо. Тэгээд манай найзыг Хэрлэн гэдэг. Тэгээд Америкийн нэгдсэн улсад бас амьдардаг юм мундаг эмэгтэй байгаа. Тэгээд чи манай үзэгчдэд нэг өөрийгөө танилцуулаад юу хийдэг, яадаг гэдэг талаараа нэг. Одоо Америкт ирээд хэр удаж байгаа ч гэдэг юм уу те. За намайг Алтан гэрлээ Хэрлэн гэдэг. Тэгээд Америкийн нэгдсэн улсад 2011 оноос хойш амьдарч байна. 15 жил болж байгаа гэсэн. Насныхаа барыг талыг авч байгаа юм байна гэдэг. Тэгээ одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсад өөрөө хувийн бизнес эрхэлж ажилладаг. Тэгээд ер нь medical industry staffing agency ажиллаулдаг. Тэгээд олон сайхан эмэгтэйчүүд ээж нарыг ажлын байраар хангаж амьдардаг, ажилдаг байгаа. Харин тийм гэжтэй. Би энэ найзаагаа бас сайн мэддэггүй байна. Сая л ингээ машин явж байгаа л ямар ажил төрөл хийдэг яадгийг ингээл асуугаадсэн чинь хийдэг ажил нь бас их маш их сонирхолтой. Тэгээд хүмүүст тус болдог тийм ажил хийдэг юм байна. Тийм байна. Тэгээ хоёлоо одоо бас жоохон юутай зэгцтэй ярья. Хамгийн анх одоо Америкт ирсэн зорилгоч үт юм уу те нэг тийм хамгийн анхны энэ Америкт иржсэн юм journey-гаас яриач. Эхлээд болохоор нөгөө хэл сурах гэж л энд ирж байсан. Тэгээ хэл сурах гэж ирээд 2010-нд ирээд work and travel-ээр ирээд тэгээд 1 жил болчоод буцаа Монгол руу яваад тэгээ Монголд очиод 4 дахь жилдээ яг нөгөө нэг академисыг төгсөх гээд байжсэн. Тэгээд яг төгсөж таараа тэгээд буцаж наашаа магистрийн сургалтанд суух гэж ирээд тэгээд магистраад үргэлжлээд ерөнхийдөө болол нөхөртөөгөө танилцаад тэгээд гэр бүл зохиогоо эндээ сууршгаар шийдээд амьдэрсэн байгаа. Тэгээд манай одоо миний амьдардаг хот Атланта, Жоржиа бас айгүй мундаг хүмүүс амьдард юм элэ. Бид нар ингээд тийм нөгөө нэг casually зүгээр гоё юм. Найзууд болохоор бас нэг нөхөө айхтар сүртэй ингээл тий ажил төрөл ярьдаггүй. Тэгэл нөгөө юу хийж яадгийг нь бас сайн мэдгүй ямартай ч гэсэн гэсэн за тий ингээл энд амьдарч байгаа тий ингээд гоё монгол хүмүүс гэдгээр ингээд нэгдэл уулзаал ярилцдаг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээд ярилцаа сая сонсоодсэн чинь бас хийдэг ажил нь сонирхолтой санагдлаа надаа. Тэгээд Америкт ингээ анх хэл сурахад чамд хэр хэцүү байсан? Гайгүй байсан уу? Жохоо хошлолч. Америкт хэл сурахад эхлээд баг эрэхтэй байж тээ амар инээдтэй хүмүүсийг ойлгодгүй байсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг Southern State-д анх иржсэн, Tennessee-д иржсэн хүмүүс бүр аялахтай. Одоо Монголынхоор болол тээ баг баруун аймгийн аялахтай гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм хүмүүсийг баг ойлгодгүй байсан. Тэгээд ерөнхийдөө болол 1 жил хагасны дараа гайг болчт юм бэлээ. Одоо шинээр хэл сурж байгаа хүмүүс бол нөгөө нэг хэлтэй газараа өөртөө очиж амьдраад хэл сурыг гэвэл ерөнхийдөө бол 1 жил хагасны дотор гайг ойлгоод ярьцдаг болчт юм бэлээ. Тэгээд ер нь 1-2 жил гээл гайг болцсон да. Би бас хэл сурах гэж нэлээд юм болсон. Өөрөө бас гэж нөгөө нэг нэлээд юу асан хоноо 20 хэдтэд ирсэн болохоор тийм тэгэнгүүт нөгөө хэл сурах бас тийм амархан юм шиг надад санагдсан. Яа тэгэхээр бас нөгөө нэг стресстэй их холбоотой юм шиг байгаа. Би нөгөө ганцаараа ирээл амар их гэр орноос санаад стресстэй байсан болохоор тэр жоохон хэл сурахад надад нөлөөсөн юм шиг санагдаад байсан. Тийм. Гэхдээ нөгөө амар хичээдэг байсан кино минь үзэл тэгэл хөгжим сонсоол өөрийгөө нөгөө Америкт ирсэн ч гэсэндээ ингээд бас
энтхийн хөө монголчуудтайгаа хамт ингээд рүүмэтээр амьдардаг байхад ингээд баг монголоор амар их яриад байдаг. Тийм байна тий. Тий. За тэгээд Америкт ирээд тэгээд нөхөртөөгөө танилцаад одоо тэгээд тойр чин суугаад хэдэн жил болж байна. Тойр чин 2012 онд гэрлэжсэн баха. Тийм тэгэхээр ч одоо 14 жил болж шүү дээ. Ерөнхийдөө бол амар experienced couple. Тийм байна Тийм шүү дээ. Залуухан ч гэсэндээ гэрлээд аяг удаж байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм. Аха. Манай хэрлэн чи Сайн мэддэг. тийм мундаг гэрийн эзэгтэй юм шиг надад санагддаг. Хүүхдүүдээ авч явж байгаа. Тэгээд ингээд харахад л ингээд нөгөө нэг бид нэр ингээд гэр бүлэрээ ингээд уулзахад нэг юм family юу харагддаг штэ. Нэг vibe доторх нэг химнэл гэх юм уу нэг гэр бүлийн хосуудын хоорондынхан харилцаа ингээд хүүхдүүдтэйгээ яаж харьцаж байгаагаас харагддаг штэ. Тэгээд ахад л ер нь бол айгу гой харагддаг. Тэгэл танаа нөгөө нөхөрчин ч гэсэндээ айгу тойр нэг юм халуухан ингээд 10 хэдэн суугаад 10 хэдэн жил болсон хүмүүс шиг харагдахгүйсэн байхгүй юу? Харин тэгдэж штэ амар инээтэй бит хоёр ч байнга болцоонд явна заяа. Тэгэл нөгөө том хүүхдээр одоо хоёр багыг харуулцал хоёул болцоонд явдаг штэ. Байнга болцоостой манай хүн бол нэг байнга болцоонд ураастай. Харин тийм би айгу тэгж харсан. Тэгээд тийм шинэхэн хос уучиг тэгээд тэр одоо нууц нь болзоонд их явдагтай холбоотой байна. Мэдгүй ямарсаа хоёлаа ингээд яг хоёулахна цагийг өнгөрөх айгу дуртай. Тэгээ ингээд гэр бүлээрээ байх дуртай ч гэсэндээ яг ингээд оройны хоол моол нэтрэгээл яхаар ерөөдөө хоёулахнаа гадаа гарч ресторанаар явж хоол ундаж дуртай. Тэгэл ингээд хоёлаа ингээд гоё өөртөө ирээдүг ч юм уу тий ингээд хийж бүтээдэг юм хамт зэрэг яриад тэгээд ерөөхдөө I don't know ер нь амар vibe нийлдэг. Хоёлаа хоб базнаас. Юу л бол юг хамт гэдэг гоё тоо ер нь бол манай хүн ч гэсэн өөр айгу надад ер нь хайртай хүнтэйгээ суух юм байт юм байна бас гэж тэ. Манай хүн ч надад амар юу ахгүй юу сайн. Тэгэл өстө нэрэ бөмбрүүл штт. Харин айгу тийм романтик юм шиг санагцсан тий. Тэгээ өөр Юу манай хэрлэгийн нөхөр нь ингээл Америк ч гэсэндээ нэг хайраа гэж дутдаг те. тий хайраа. Тий ингээл юу би бүр гахчихсан байхгүй юу. Хайраа гэл амир тэрийг аягуулсаа хэлдэг те. Яг монголоор хэлж байгаа юм шиг монгол хүн хэлж байгаа юм шиг аягуулсаа хайраа гэл ингээл хэлдэг. Тэгээд нэг хайраа гэж дутдаг тийм. Гоё тэгээд би бодсон байхгүй юу ингээд хоёр өөр калчер байгаа шүү дээ те. Одоо хоёр өөр улсын хоёр өөр калчер ингээд нийлээд ингээд суугсан мөртлөө тэр нөгөө нэг гэр бүлийнхаа динамик тэр нөгөө нэг 10 хэдэн жил амьдарсан гэхэд ингээд тэр нэг хосынхоо сайхан харилцааг хадгална гэдэг чинь амар гайхалтай сурмаар тийм тэрнээс хүмүүс чинь 10 хэдэн жил болчоор арга нэг хөшөө хүмүүс ёо битээр удцсан гэд ингээд нэг ячдаг те нэг I don't understand those people. Яа тийм болтыг би сайн ойлгохгүй гэж те. Тэгэхээр бас ёо хосод хоорондоо харилцаагаа гал халуун байлгал анхнаасаа л одоо анх үерхтэл ямар байсан тэрүүгээрээ ингээд тэрийгээ бүр хөвшил болгоод л явах хэрэгтэй юм шүү дээ те. Ер нь боллоо тэгэхгүй манай хүн ч гэсэндээ ингээл амар намайг surprise хийх айгу дуртай шүү дээ. Тэгээ ер нь хайртай сайхан хүнтэйгээ амьдрахаар ингээл нөгөө баярлуулчих гэж дандаа бодд юм шүү тий. Хөөрхий тэгэл намайг ингэчүүл бас ингээ баярлчих юм болоо гэж янз бүр юм бахан үйлдэл гаргаад. Би ч нэг амар бэлэг мэлэг авч өгдгүүлтэй. Тэгтээ цаа чинь бол надаа ингээл хөөрхөө жоохон юм авчраал. Заавал нэг үн цэндээ биш штэ тий. Нэг хаяа нэг хөөрхөн дуртай тоортаа аваад ороод ирнэ. Хаяа нэг цэцэг аваад ороод ирнэ. Хаяа тэгэл нэг тий. Нэг гой мой ресторан олж мэтлээ. Яас хамт явъя юм аа гэж. Тэгэл ороод ирсэн шүү дээ. Манай нөхөрөөс их тэгдэг ингээ хөөхөө хаяада ингээл миний дуртай нэг жижигхэн шоколад ч юм уу дэлгүүр орлоо гэхэд авал ороод ирдэг. Тэгэл ингээл хоолны дараагаар нэг хөөхөө юу бэлэгтэй гээл десерт гээл ингээл нэг тиймэрхүү ингээ заавал юмчин бас юм нэг юм том юм бэлэг ч юм уу те янз бүрийн үнэтэй юм байхаараа хүнийг бас баярлуулдаг биш юм шиг байгаа тий. Олон жижигхэн байвал угаасаа нэг томоос дээр олоодоо баярлж тий.
Харин тийм шиг санагцсан. Тэгээд би бас сая чамаас нөгөө ярианаас чинь сонссон байхгүй нууц шил ингэсэн штэ чи ингээд хүүхдүүдээ ингээд Монгол соёлоо сургамаар байгаа учраас Монгол ингээд явах төлөвлөгөөтэй байгаа гэдгсэн штэ тий. Тэсэн чинь надаа ямар гоё юм бэ гэж санагцсан байхгүй юу? Одоо ингээд гадаадд төрсөн төрж өссөн ч гэдэг юм уу те хүүхдүүд айгүйх нөгөө Монгол соёлоо ячдаг те ингээд орхигдуулаад тэгээд ингээд тэр цэм одоо Америк авто бол бүр те ингээд хэцүү штэ те. Тэгэхэд чи ингээ бүр нөхрийгөө монгол хэл сургана. Одоо манай нөхрийн монгол хэл сурах ээлж болсон ингээд ярьсан чи би бүр ваа гэж бодчихсан байхгүй юу. Нэрэл бас нөгөө нэг энэ харилцаа гэр бүлээ бас аз жаргалтай сайн сах авч явъя гэвэл бас яг тэр нэг юм ээлж байх хэрэгтэй юм шиг те. Тэгээ нөгөө манай хүн ч гэсэн нөгөө юу гэж ярьдаг байхгүй. Одоо чи энд амьдарч байгаа нь одоо би ингээд бүх юм kind of ингээд золиослж байгаа ш та Монголд байгаа юм те relationship хамаатан садан ээж аав тэгэл тэр бүхнээсээ би хоол ингээд амьдарч байгаа. Тэгэхээр нөгөө буцаад Монголд ингээд хамт амьдрах гэхээр ерөөсөө тийм эсэргүүцэл бол үзүүлэхгүй. Тэгээ одоо миний ээлж чи ингээд би одоо гэр орноосоо хоол чи ингээд эцэгтэйгээ ойрхон амьдарч болно. Тэгээд нөгөө монгол хэлээр ч гэсэндээ би нөхөргөө амар их ярьж чаддаг болоосаа гэж хүсдэг. Цаа чи өөрөө монгол хэлэнд дуртай ч гэсэндээ нөгөө яг орчинд нь биш болохоор сайн сурдаггүй байхгүй. Гэтэ яг ингээд ойр зур ойлгодог. Тэгээд монголч нь бас айгүй culture нь нөгөө ёс заншил нь амар richтэй ер нь тий. Тэгэл тэр мэрийг чинь одоо хүүхдүүд одоо өсөж байгаа үе дээр ингээд сурчих юм бол яг бас тэр чинь миний тал хэсэг ийм байна гэдэг уламжлал бүх юм ингээд сураад боломжтой байгаа байхгүй. Тийм учраас манайх бас Монгол руу явж 1-2 жил болох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ хүүхдүүдээ бас монгол хэл сургаад хамаатан садныг мэдүүлээд тэгээд Монголын гоё ёс заншлаа мэдээд хөдөөгөөр сайхан зугаалаад амтантай ингээ гоё ойр дотно болгоод өсгөе гэж тэгж бодоод байгаа. Харин тэр бол үнэхээр гоё санаа байна. Тэгээд ялцчгүй одоо чинь хүүхдүүдээ аль болох монгол маягаар нь тэг ингээд өсгий гэсэн ч гэсэндээ энд чинь нөгөө орчин нь өөр болохоор хүүхдүүд надад арай л өөрөөр өсөд юмсан гэдэг тэгэхгүй юу. Одоо жишээ нь бид нар чинь жоохон бахтаа ингээд яхтаал гэрээ ажил хийгээ сурцсан тий хоол хийгээ чадна тий ээж аав ч юм бол угаасаа л багаас ингээл ажилтаа болохоор тэгэл за очиж шээ хоол хийгээрэй гэл тий тэгэл ингээл байж дэгсэн тий тэгэхэд ч одоо бол манай энд ингээ хараад хахад Америкт юм ч үсэ айгүй их бэлэн болохоор ч тэгтээ юм ер нь жоохон хүүхдүүд арай л өөр өсөд байгаа юм шиг санагдаад байхгүй. Тэгэхээр чиний хэлж байгаа санаа бол надад үнэхээр таалагдж байна. Боломж нь байгаа тий ийм нөхцөл байдал нь юм байгаа бол ингээ очиод нэг хүүхдүүдээ ингээд яг орчинд нь өсгөөд тий орчинд нь яг тэр нэг соёл Монгол орны тэр хөдөөгийн сайхан тий ингээ бүгдийг мэдрүүлэх чинь амар гоёхгүй тий. Түрүү жил чинь манайх чинь гэр бүлээрээс Монгол 100-ны явсан. Тэгээд ямар ч Wi-Fi нөгөө утасны сигнал байхгүй газар руу нэг 4-5 хоногор явсан байхгүй. Бүр хүүхдүүд айгүй дуртай байсан. Анх эхлээд нөгөө манай том ч нөгөө утастай байдаг болохоор утас энтертэй нөгөө холбогдохгүй байна гэж жоохон ингээл ургааж исэн бол тэгээ яг хувь заяанда эвлрээд тэгсэн чинь сүүлийн нэг эхний өдөр нь тийм бас тэгээ сүүл рүү айгүй гоё болсон шүү дээ. Амар гарч ордог болоо тэр хавийн чинь их шиг хойно хуурга бүх юмыг хойноос нь гүүгээл илтэй өстой нэр өхөр морцор уунэ гэл тэрийг ярьж яваадсан. Айгүй хөөрхөн баг тэр нөгөө нэг хөдөөний айлын банхарны хойд гэжтэй. Тэр мэри чи манай охин очиж хэлж имэлцэн. Өө тэгсэн чи наа чи хадаж матчуудаа яах вэ гэж зүгээр байна гэж амар хөөрхөн. Тэгээд Монгол хүүхдүүд чинь бас айгүй хөөрхөн юу юм бэлээ. Нүрэмгийн бас тий тэгээд нөгөө амралтын газар байсан баггүй юу? Тэгсэн чинь нөгөө амралтын газар манай охин бол тэр чигээр монголоор ерөөсөө ярьдаггүй штэ. Тэгсэн чинь нөгөө монгол хүүхдүүд чинь бас айгүй одоо мундаг болчихсон юм уу? Англиар ярьдаг. Тэгээд бүр ингээд манай охиныг дуудаад хамт тоглоод тэр монгол эрэгтэй эмэгтэй адилхан насны хүүхдүүд чинь бүр ингээд англиар яриад байгаа юм чи. Тэгээд зарим нэг англиар нэг бүр сайн ярихгүй ч гэсэндээ хөөхөө яриад дим лээ. Тэгэл нэг харахаар ч
манай охин бүр нэг охинтой хөтөлцсөн явчихсан шүү дээ амар хөөрхөө. Найз болцсон тийм нэг очоод нэг 2 3 хоногийн дотор тэгээд ерөөхдөө Монгол ээж автаа л бол тэгээд ерөөхдөө яд юм бэлээ ингээ айгу гоё нэлгэмсэг байт юм шиг ба. Манай хүү бол монголчууд амар nice-тэй л гэдэг шүү дээ. Nice. Надаа харин тэр чамайг тэгэж явахчаа гэсэн чи их гоё санагдсан. За тэгээд дараачих нь болохоор би нөгөө хоёлаа одоо чиний жоохон ажил карьерийн талаар ярилцъя тэгөө. Окей. Тэгээд манай хэрлэн одоо 3 хүүхэдтэй мөртлөө тэг баг нь бүр бас хөөрхөн одоо хэд тийм 2 3 таа тийм жоохон 3 настай хүүхэдтэй тэгээд бэжиж айгу мундаг сайн ээж хажуугаар нь бизнес эрхэлдэг. Тэгээд би тэгээд бүр ингээд яаж энэ олон ажлыг амжуулаад хажуугаар нь айгу сайн ээж байгаа ингээд ингэж бодсон байхгүй юу. Тэгээс ажил чинь нөгөө нэг онлайн байх боломж, гэрээс ажиллах боломж байдаг болохоор бас арай гайгүй шүү тий. Гэрээсээ байнга ажилладаг. Тэгээ ер нь би чинь ер нь хүмүүс өөрийгөө айгу сонсох хэрэгтэй гэдэг юм шиг байна л да. Тэгээ миний болохоор бүр багаасаа мөрөддөг байсан зүйл гэхэлэр ингээ би бизнес их айгу хоббитой. Тэгээ манай ээж аваа хоёр ч гэсэндээ бизнес хийдэг байсан багаас маань. Тэгээд нэг тийм орчинд өссөн болохоор ч тэр юм уу. Тэгээ тэр тал руугаа байнга явчих гадаг байсан. Тэгээд хүүхдээ төрснөө дараа ингээ ганцхан хүүхд таараад суух биш би тэгэхээр чинь ингээ амар сэтгэлээр унсан нэг ээж гарч ирэх гээд байгаа байхгүй юу ер нь ингээл гарч ортгүй нөгөө нялх хүүхдтэй он чинь гэртэл байдаг штэ тий. Тэгээд тэр хувь тавиланд бол үнэхээр ганцаараа тэгээ зогсож амьдарч чадахгүй юм байл яваасаа би тэгээд айгуу тийм outgoing юм байх дуртай хүн. Тэгээд хүүхдээ 4 сартаа байхад нь бизнесээ эхэлчихсэн. Ингээ хөөрхөн хүүхдээ урталтаа ингээл яачаал. Тэгээ би нэг жоохон бас social media content энэ хиймээ гэж тэр үед тэгжсэн. Тэгээд нөгөө нэг би анх нэг шинэ iPhone 14 юм уу 12 авчаал айгу хөөрхөн хүүхдээ урдаас болгоцсон ингээ бичлэг хийж байгаа байхгүй. Оо тесттэй нөгөө утасныхаа камерыг шалгаж гин гэдэг хүүхдээ урдаа тавьсан гэснээр би ингээд одоо ингээ бизнес эхлэж чинь надаас сурж морох хүн байвал намайг дагаараа магаараа гэж тий. Тэгжсэн тэгээ яг хуу хүмүүс яг тэр үед намайг тэгж амар цаашаа in-depth бизнесээр явна гэж бодоогүй ч гэсэн магадгүй л дээ тий. Тэгээ нэг амар оошиж үзээгүй ч юм шиг. Тэгээ яг нэг юмны төлөө ингээд тууштай ингээд нэг сайн явж үзвэл үр дүн болвол гарддаг юм аа гэж одоо би бол амьдралаасаа хараад болол баталгааг хэлж чадна. Тэгээ нэг бизнесийн төлөө одоо 3.5 жил явж байна. Тэгээд үнэхээр гайхалтай л шүү дээ. Нэг жил бол мөнгө төгрөг гэж нэх их хойноос нь гүгээгүй. Гэхдээ яг нөгөө индастригаа судлаад айгүй их юм мэдэж ойлгож авсан хүмүүстэй танилцсан. Тэгээ гэрээсээ тэгж ажилдаг. Тэгэл хүүхдээ унтуулчаал тэгэл ажилдаг байсан шүү дээ. Жохон хүүхд чинь нэг өдөрт 2 удаа унтна. Унтчих хооронд нь тэгээд гэр орноо цэвэрлэхийн оронд бол би өндөө бол ажил хийж идэг байсан ерөөхдөө. Тэгээд хүмүүс нөгөө нэг work life balance гэж ярьдаг. Үндэ бол balance гэж байдаггүй юм шиг санагдаг. Тэгээд хэрвээ чи баланстай авч явна, яг нөгөө бүх юмаа жигд авч явна гэхэр чинь mediocre болчихж байгаа байхгүй юу? Тэ? Чи яахав бүх юмд яахав те нэг тийм болчихно. Тэгэхээр бизнесээ сайн авч явна гэсэн үүднээс би одоо гэр орныхоо одоо цэвэрлж мэвэрлдэг юм их ч юм уу хоош нь тавих хэрэгтэй болсон байна шүү дээ тий. Тэгээ зарим нэг юм болол угаасаа золиосонд нь гарч байгаа. Гэхдээ тэр бол нэг миний бодлоор окей залаас тий. Нэг ингээ новшроод нэг хэдэн жил байжсэн ч гэсэн одоо нэг хүүхд том боллоо. Би бас нэг жоохон чөлөөтэй боллоо. Байнга тиймэрэ байдгүй л ахгүй тий. Одоо би яхаа гэр орноо цэвэрлэх цаг завтай тэр үед бол зав гардгүй л гэсэн. Тэгэл нэг тийм байсан да. Тэгээд 2 жил 3 жил гээд бизнес нэлээ өргөчөөд тэгээд миний нөгөө нэг хийдэг ажил би нөгөө анханасаа бас эмэгтэйчүүдэд нэг зориулсан нэг тийм юм хиймээр санагдаад байдаг байсан аахгүй юу. Тэгээ одоо хийж байгаа ажил маань нэлээ эмэгтэй хүмүүсийг манайх хайр хийж байгаа. Яг ч юм индастригаас ч болоо ч юм айгүй их олон эмэгтэй ажилдаг. Тэгээ тэр хүмүүсийг чинь би одоо ажилдаа аваад нөгөө нэг хөвчлэн ээжнэр бас нөгөө ажлаа хийнгээ хүүхдүүдээ ингээ асардаг. Тэгээд яг traveler чих явдаг. Тэгэл яг би болохоор тийм амар hard boss биш. Тэгэл би одоо ингээл энэ 7 хоногт ажиллаж чадахгүй, тэр 7 хоногт ажиллаж чадахгүй инглээ тэглээ хүүхд өвдлөө мөвдлэхээр окей гэл ер нь хүмүүсийг ингээд тэгж амар боодгүй гэх юм уу.
Тийм болохоор ч юм уу тэгээ хүмүүс надад бас манайд ажиллахтаа бол бас дуртай. Тийм үү. Nice. Уусаа нөгөө өөрөө ойлгож байгаа шүү дээ ээж байх завгүй юм мэдж байгаа болохоор заримдаа бүр ингээ яаж байгаа юм чи нөгөө манайд ажиллах зарим эмэгтэйчүүд 3 настай хүүхэдтэй хэрч өстэй нэр sharp ингээл амар мэдрэмж төрөө штэ яана би 3 настай хүүхэдтэй гэхдээ би хүүхэдтэйгээ яг Аз болоход тий хамт байнг байдаг. Тэгээ манайд ажиллах хүмүүс чи нөгөө нэг яадаг аяллаар явж ингээ ажил хийдэг болохоор хөөрхөдөө 3 настай хүүхдээ одоо ингээл амьдралын ихээр бас хүмүүс орхиол явж ин даа гэл тий. Тэгээ нөгөө хүмүүсээ ч гэсэн амар хайрлах мэдрэмж төрдөм байлээ. Вау. Тэгээд өөрөө нөгөө нэг хичээгээд бүр ингээд тэгээс нэхлээд ингээд гэртээ зүгээр сууж чадахгүй болохоор ихэлсэн гэж шүү дээ. Тэгээд одоо 3 жил хагасны орно хүүгээ ингээд 3 нас гартал нь ингээд ерөөсө хүүгээ бүр нялхтны эхлээ хэдхэн сард нэхлээл тэгээ яваад ингээд юу басан гэхээр надад бүр гайхалтай санагдчихээн л та. Тэгээд тэг чиний хувьд бол золиос нь бол гэр орон цэвэрлэхтэй. Би яг тийм амар perfect mom болол байгаагүй. Одоо ч биш угаасаа хүн болгон болол perfect байвал тэр чинь robot болчих штэ. Тэгэхээр угаасаа нэг чадахгүй зүйл байна, чаддаг зүйл байна. Гэтэ яах нөгөө яг бизнесийн бас нөгөө нэг нууц чинь юу аахгүй юу нөгөө нэг hyper sharp бүр яг хийж байгаа юмд амар sharp ингээл фокус хийж чадах юм бол ямар ч зүйл цаашаа нэлээд сайн явж чадна. Хэрвээ яг тэрийгээ ч юм уу өөр юмтай ингээ хутгаад ингээд амар олон юм руу санаагаа одоо уруул шаруулад олон зүйлд ингээ анхаарлаа тавих юм бол угаасаа тэгж өргөжөж хурдан өсөх боломж байхгүй. Тийм учраас золиос гарах юмнуудаа гаргаал. Тэгээд нөгөө бас хүүхдүүдээ өсгөхдөө би нэг юм ойлгосон гэдэг нь одоо би одоо ингээд амар шаргуу ингээ ажил хийгээд юм хум ингээд бүтээгээд хүүхдүүдийнхээ хажууд ингээд амьдарч чинь тий. Тэгэхээр миний хүүхдүүд намайг хараад ингээ real life example болж чадж байгаа юм болоо гэд би бас бодоод идэх байхгүй юу. Надаас одоо ингээд хүн яаж ажиллах хэрэгтэй ямар ч тийм excuseгүйгээр те өөртөө янз бүрийн шалтгаан хэлэхгүйгээр би жоохон хүүхдтэйгээд одоо юм хийдэггүй ч юм уу те тийм шалтгаанг би охиндоо харуулахгүй шүү дээ. Манай охин намайг харж өс том болж байгаа тэгж яхад тэгээ би ээж нь ингээ ажилчдیں۔ Ингэдэг тэгдэг гэл одоо бүх юмыг хажууд нь ингээ заагаад явж байгаа болохоор хүүхдүүдэд маань бас гоё үлгэр дуурайл болт юм болоо гэж боддоо шүү. Тэгээд одоо манай хүүхдүүд их чинь амар бизнес майндсет сайтай. Амар хөрхөө манай охин ч одоо ийм юм хийгээ зарчгаа, тийм хийгээ зарчгаа ээжээ бэстэ ингэмээр ингээд. Тэгээд манай охины нэг ярьжсэн юм надад айгүй сэтгэлд ингээд тооч байсан нэг юм байдаг аахгүй юу. Өөрөөс нь би ингээд чи гэр орноо цэвэрлээч, өрөөгөө цэвэрлээч гэдээ асуудаг аахгүй юу. Тэгээ чи ер нь юмнуудыг цэвэрлж сурах хэрэгтэй штэ гэсэн чинь сэтгэхгүй нь тийм амар өөрөөсөө яасан гэсэн чинь ээжээ би заавал бүх юмыг цэвэрлж ингэ зэгцэлдэг юм сайн байх хэрэггүй. Би ингээд өөрөө том болоод их мөнгө олоод хүнээр юмаа цэвэрлүүл чинь та битгий санаа зов гэж авсан штэ бүр амар нэрэ тэгж ас. Тэгээд би одоо миний охин ч амар том юм хүсэл бодолтой ингэж өсөж байгаа юм байна. Тэгээд бас өөртөө бас айгу баярлсан гэх юм уу? Охиндоо бас баярлах сэтгэл төрсөн. Тийм байна тий. Тэгэхээр нөгөө угаасаа ээж аав үгэлж хэлэхээс илүүгээр өсөл үйлдэлээрээ үзүүлэх нь хүүхдийн хүмүүжлэлийг илүү нөгөө нэг хүүхдэд хүмүүжүүлдэг юм шиг санагдсан. Тэгээд яг тийм нөгөө хүүхд ээж аавгаа хүүхд ерөөсө харж өсдөг юм шиг байгаа тий. Ямар байна? Тэгээд тэрүүгээр нь хэлснээр нь биш яг тэр нөх хэлсэн юм ин мартах юм уу эсвэл бол ингээд нэг чихнээс нөгөө чих рүү ингээд гараа авчт юм шиг байна. Харин ингээд хийж байгаа үйлдэл тэгэл өдөр тутмын хийж байгаа юмнаас нь хүүхдүүд айгүй их тийм мотивац аваад янзруулт юм шиг надад санагдаад байгаа. Яг тэгдэм байх тийм. Харин тийм. Манай хөөж гисэндээ яадаг шүү дээ. Одоо тэгээ хажууд нь бас юм хийхийн давуу тал нь ихэр чинь манай хөө чинь бас ингээл хүүхд одоо нэг дунд сургуулийн хүүхдүүд чинь мөнгө төгрөг нэгтгэх шүү дээ. Тэгэхээр би яадаг байхгүй. Хэрвээ чи миний сошиал медиа пост энэ төрийг хийх юм бол ээж нь чам сарын тэдийг өгье. Тэгээ хэлчихэн заяа. Тэгээ цаадвал чинь мөнгө хэрэгтэй юм чи яах юм. Тэгээд орчин үед чинь нөгөө хүүхдүүд чинь бас уц муцтай баг биднээс илүү амар харцдаг болсон болохоор тэр пост мөстийг ч өстө гялзуулна шүү дээ. Амар хурдан. Тэгээд тэр нь ч гэсэн нөгөө хүүхдэд чинь ирээдүйд нь хэрэгтэй шүү дээ, тий. Нэг юм хийгээ сурчиж гин гэдэг чинь бас
одоохондоо нэг амар их мөнгө төгрөг болохгүй байгаа ч гэсэндээ дараа нь бол өөрөө би ажилгүйгээл зүгээр сууж явах төрлийн хүн биш л болно гэсэн үг шүү дээ. Ер нь нэг юм өөрөө сэтгээд олоод хийчихнэ гээд тэгж итгэж байгаа манай хүүхдүүд бол нэг тиймэрхүү л өсөж чинь да. Тэгтээ бол гэрээ ажил яг нөгөө нэг чиний хэлдгээр Монголд байгаа хүүхдүүд шиг амар болж өсөхгүй байгаа л да. Тийм. Яа тэгэхээр энд амьдрахад нөгөө хамаг юмнууд нь айгу тухтай байна. Тэгээд гэр хаус хөлдөд байдаг юмнууд нь ч гэсэндээ амар developed байна. Тэгэхээр хүүхдүүдээр нэх амар их ажил хийлгээд ах юм гардаггүй. Их л уужсныг тоглоомоо цэвэрл гэрээ тэр нэг өрөөнүүдэд цэгцлэхээс л өөр юм алга та. Харин тийм бах те. Тэг дүүнрээ ихэр харж байна. Дүүгээ одоо хүүчин бол одоо 2 дүүгээ тий. Одоо нөгөө Жоржиад болохоор яа гэм бэлээ 13 нас хүрэхээр хүүхд харах эрхтэй болдог. Тэгэхээр нөгөө 13-аас өмнө нь болохоор яг нөгөө хүүхдийг орхиж үлдээж болохгүй. Тэгэхээр нөгөө 13 хүрээг байхад нь ерөнхийдөө бид нар ингээл нөгөө гурван чирэл явдаг байх нь шүү дээ. Тэгээ бүр ингээд яг гарыг үйл ингээд neighborhood дотроо ингээд ойрхон ингээд гарахаас биш нэг амар хоол мол явж чадахгүй. Тэгээ одоо 13 хүрсэн болохоор яг гэртээ камера ингээд суулгачаал гараа авчихсан шүү дээ. Тэгээ камераар харчаал яаж нээж нэгээд тэгэд яг нөгөө хүүхдүүд чинь цагаат талаар нөгөө ээж аавынхаа хажууд биш болохоор амар бас бие даацсан болчихдээ штэ өөртөө тий. Өөртөө зүгээр юм олж авч идээл тэгэл хийх юмнуудаа хийгээл нэг чийл хүмүүс л харагдчихэд штэ. Тэгээ орж ирэнгүүт чинь нэг нялхын аймтай зүгээр мама юм мэдээ ой гэл. Харахгүй байхгүй болохоор чинь зүгээр нэг сайхан хүмүүс. Яг тэгдэгтэй. Яг тэгдэг. Цаадалч амар бач жүжигчэд байгаа штэ. Харин тийм манай ээж бүр ингээд албаар ингээд манай охин мөхнийг ингээд үлдээд өгсөн гэсэн. Тэг яаж байгаа ингээд тэгэхээр юу сургаж байгаа ингээд биеийн даад сургаж байгаа ингээд. Тэгээд эднэр чи өөрсдөө яг л цагаа тулахаар өөрсдийгөө хооллоор янз бүрийн юм ийгээд те. Нэг манад нөгөө нэг манай нөхрийн их жоохон хүүхдүүд нэг удаа ирдэг аахгүй юу. Тэгсэн чинь нөгөө хоёр тэдний том нь манай томтой чицоо. Тэгээ тэр хоёр нөгөө шөнж ингээ видео тоглоод тэгсэн чинь үлссэн гинэ. Тэг үлссэн чинь яг нэг ичгмээр молддгоо тэгсэн чинь хоёулаа бүр шөн донд куки хийгээдсэн байгаа юм чи. Хоёр эрэхтэй өгчтэй. Куки микс олоод зураа тэрийгээрээ ингээ куки хийгээ бэк хийгээд тэгээ тэрийгээ ингээ хийгээдсэн. Өглөө басан чи хэдэн ширэг үлдсэн. Oh my gosh. Харин тэр бүр амар ажилтай юм тийм бүр. Тийм тэр бол тэгээ бүр ингээд instruction-ыг уншаад хідэн өндөг хийгээд тэгээ зураад хідэн гараас халаагаад гээд цагаад талаар хийчихэж байгаа байхгүй тэд нар ч. Бас stupid биш юм байлаа гэдэг. Тийм байна тийм байна. Турж өгөхээргүй байгаа байхгүй садуулч юм уншиж чадчихлаа байлаа. Тэр чи мундаг шүү дээ тий. За тэгээд одоо би чамаас нэг юм асууя. Энэ юу вэ гэхээр одоо чиний амьдрал чинь миний ингээд төсөөлж байгаагаар бол нэлийн завгүй юм шиг байгаа. Хараад байхад нөгөө ажиллаа хийн тэгээд гэхдээ яг айгуу сайн партнертай нөхөртэй учраас бас нөхөр бол маш их тусалтай юм шиг байгаа. Гэхдээ энэ бүхнийг ингээд амжуулангаа чи яаж өөрийгөө ингээд гоё бие зүү авчихаас илүү нөө өөрийгөө илүү нөө take care хийгээд те ингээд өөртөө анхаарч чадчихээн. Өөртөө анхаарч хамгийн эхлээд нөгөө анхаарал маань бол хоол хүнснээс эхлэх байх л та баг тий. Яг гадна тал хийсээ дотор талаасаа ингээл онцгой болсон бол гадна тал нь хэр гоё байгаад ер нь ямар хэрэгтэй юм бэ тий хүмүүст. Тэгээд нөгөө ер нь өөрийнхөө ямар өвчтөй зовлонтой чиний бие юунд дургу гэдгээ хүмүүс олж мэдэх хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээ минийх одоо жишээ нөгөө нэг Монголд байхдаа бүр жоохон байхдаа hepatitis B тусч исэн. Тэгээд би болвол унтаагийн байдалтай байдаг одоо. Гэхдээ яг хөө ингээл амар их шарсан уурсан юм мэдээл ингээл тэрийг цочрох юм байнга бас идээд байвал тэр чинь бас гараад ирнэ штэ. Тийм учраас би яг нөгөө өөртөө байдаг юм өвчин эмгэгч юм уу тиймэрхүү юмнуудыг бодож баян ингээд нөгөө нэг бодхон чаашин тий мэддэг учраас тэрэндээ зохицуулаад бас хоол ундаа тохируулж иддэг. Тэгээд яг дотроосоо ирүүл байвал гадна талаас болчиндоо гэх. Тэгээ бас нойр бол айгүй чухал штэ тий. Тэгээ ер нь нойроо сайн авахыг хичээдэг. Тий. Тэгээд бас надаа ингэж санагдах. Одоо хоёлоо ч энэ бүтээсэнд бас юу яа штэ.
эх 7 хоногийн бүтээсэн нөгөө гоё бас нөгөө тийм юу Mel Robbins битүүрийн сонсох дуртай номын зохиолч тэгээ ер нь бол ийм public speaker эмхтэн ийм тийм motivational public speaker байгаа. Тэгээд тэрний бас юунд очих байгаа. Тэгээд би ингээд чамайг тэгж анзаарсахгүй. Тэгээд бас хүн чинь бас тэг би ингээд ажилтаа би юм завгүй юм чи ингээд тэр ивентэд очихгүй байвал бас очихгүй болно шүү дээ тий. Тэгэхэд чи ингээд бас яг өөртөө хэрэгтэй юмдаа ингээд цаг гаргаж чаддаг юм шиг санагдсан байхгүй. Тэр чинь тэгээд нэг бодлын айгүй том юу яаж юм л да. Миний бодлоор л өөрийгөө харилж байгаа илрэл юм шиг байгаа. Тэгээд ер нь бол толгоогоо бол би амар фреш авч явдсан шүү дээ. Байнга юм сураастай хэрвээ сурхаа болчих юм бол хүн юм шин зүйл сурхаа байх юм бол ер нь ингээд гунигт автдаг ч юм уу тэгээ бараг л тэгэл нэг цэгээс нөгөө цэгийн өрхтэй амар боор юм болчих шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн өөрийгөө бол амар орчин үеийн цаг нөхцөлтэйгээ up to date авч явахыг хичээдэг. Тэгээд одоо Mel Robbins яг нэг Атлантад ирж байгаа болохоор айгүй гоё chance to meet in person тий. Тэгээ яг уулзах боломж байна. За тэгээд тэрнээс гадна бол би бол байнга ингээд одоо бизнесийн ч юм уу одоо өөрийгөө хөгжүүлэх ч юм уу подкастуудыг байнга сонсдог. Тэгээд подкастуудаа бол өглөө хүүхдээ хичээлтэнд хүргэж өгтөн сонсож гэн буцахтаа сонсож гэн тэгээд ер нь бол аяг таг угааж явахтаа сонсож гэн. Тэгээд тэр чинь нөгөө орчин үед чинь заавал ингээл их сургууль сурч иж юм сурна мэднэ гэсэн үг биш болсон. Тэгээд одоо подкастуудыг чинь өөрийнхөө нөгөө сонирхлоор ингээл одоо индастригийнхаа топ хүмүүсийг сонгоол ингээл гоё сонсоод юм сурж болж штэ тэр хүмүүсээс те. Тэгээ өөрийгөө ингээд хүрээллээ хүмүүс одоо бий болохтой өөрөөсөө ингээд лаглаг хүмүүсээр хүрээлчээр тэр хүмүүсийн ингээд төвшөнд ингээд баг-багаар өөрөө очиж ахиж очихс боломжтой. Одоо тэгээ орчин үед одоо тэр нөө өөрийнхөө хүрээллийг бас бий болгохдоо заавал ингээд human contact одоо ингээд би чиний ингээд хажууд байх ёстой гэсэн юм биш болчиход байна тий. Тэгэхээр ингээд гоё онлайнаар ч гэсэн ингээд подкастаар ч гэсэн тэр хүмүүстэй ингээд хамт байгаа нь баг тэр чинь миний хүрээлэл болчихж байгаа байхгүй тий. Яг би ингээд өөрийнх нь чиглэлийн өөрийгөө намайг мотивац хийдэг тийм олон хүмүүсийг олцоод байна. Тэгээд тэр хүмүүсээсээ ингээд суралцаад явдаг гэсэн үг. Тэгээд тэр бол надад бол миний бас нэг давуу тал юм болоо өөрийгөө ингээд юмнаас хоцроохгүй тий шин соргог бүх юмыг ингээд гоё мэдээд явж яадаг. Тэр нь бол намайг бас айгүй сэтгэл хангамжтай өөртөө ихтэй байхад бол нөлөөлдөг шүү дээ. Тийм. Харин тийм би бас яг чиний хэлсэнтэй чинь санал нэг байна нөгөө нэг өөрийгөө хүрээллүүлэх хэрэгтэй нэг орчингоо бий болгох хэрэгтэй тий гэдэг бол үнэхээр үний юм байлээ. Тэгээд юу сонирхож гин юу хүсэж гин тий тэрнийхээ яг чиний хэлсэн шиг заавал physically хамт байх хэрэггүй болчиход байна тий. Яг тийм хүмүүсээ ингээд өөрөөрөө хүрээллүүлээд яг чам шиг ингээд бас подкаст юу гэдэг тий тийм юм сонсоо ийм байдлаар бас тэр хүмүүсээ суралцах боломж байна тий. Тийм гоё яриад амьдарч штэ хэдүүлээ болно алал тий. Харин тийм үнэхээр тийм байна тий. Одоо Монголд байгаа хүн чинь Америкт байгаа хүмүүсийг сонсч болно тий. Энэ чинь одоо дэлхийн хавтгай гэдэг чинь жинхэнэ болчиход байна штэ. Айл твд амьдарч байгаа нь бол хинт ч сонирн биш тий. Хин л бол хэнийг ол сонсох боломжтой болчиход байна. Өмнө нь бол ийм боломж байдаггүй байсан штэ. Тийм. Одоо тэгээд хилтэй бол бүр гоё тий. Англи хэл бол үнэн супер нэрээ. Энэ сонсож байгаа хүмүүс бол англи хэллийг бол сурах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд англи хэлтэй байсан цагт бол дэлхийн өгшлөөс бол хизээч хоцрохгүй тий. Хаач явсан хэлтэй бол хөвлөлтэй тэгээ хинтээж очроо олоод явчихна. Тэгээд өөрийнхөө хүссэн чиглэлээр гадагшаа гараад ажиллаж амьдэрсэн тэр болгонч чинь англи хэлтэй хүн бол газардахгүй нэрээ бол. Харин тэ нөгөө англи хэл бол үнэхээр дэлхийн хэл юм билээ л те. Би сая аялаад явж байхад ч гэсэндээ ерөөсөө айгүй амархан байсан. Хаашиж явсан гэсэн ерөөсөө англиар ярихад ингээд Европт бол тэр тусмаа хүмүүс баг бүгд англиар ярьж байна. Англиар ярьдгүй хүн алга тэнд. Ингээл юмны direction юу асуухад бүгд л хэлж гин. Хоол захиалахад англиар ярихад асуудал болоо. Тэгэл бүх юм айгу хүмүүс excuse өөртөө өгöd авах. Тэгвэл шууд л
нэр сурах юмаа сураал явж ирсэн дээ. Тийм. Тэгэхээр ерөөсөө нас байна уу одоо юу байдیں۔ Тэ орчин хаана байгаа ерөөсөө одоо хамааруулахгүй болчихжээ тий. Одоо нас мас гэдэг чинь үнэн байгаа байхгүй. Манай ээж чи одоо 60 хэдтэй хүн байгаа байхгүй юу? Тэгээ одоо англи хэл сураад явж шүү дээ. Тийм үү ямар мундаг юм. Энд ирээд нөгөө сая 3 4 сар ингээ бид нартай болсон англи хэлийг гайгүй ойлгоод байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ээжэд юу гэж байгаа байхгүй. Та одоо нөгөө нэг гайгүй ойлгодог болсон дээр ээж нөгөө очоод Монголд очиж англи хэлний сургалтанд суугаад тэгээд яваа. Та угаасаа одоо англи хэлтэй хүн. Тэгээ хэлсэн чи за гэсэн чи сургалтанд суuna гэсэн одоо. Оо ямар хөөрх юм те. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө голж болохгүй шүү дээ те. Зааж болохгүй нэрээ. Манай ээж болол нэрээ миний бас айгүй үлгэр дуурайл болсон хүн. Одоо 60 эдтэй гэхгүй манай ээж чи яадаг гэж савангийн сургалтанд явж гин, лааны сургалтанд явж гин, тогоочийн сургалтанд явж гин гэсэн. Амар олон сургалтанд явна заяа. Тэгээ өөрийгөө ингээд амар фреш ингээд юу авч явж байгаа байхгүй юу? Амьдрал нь ингээд айгүй тийм утга учиртай. Тэгээ өөрөө байнга нэг юм сураад тэгж нөгөө би одоо тэтгэврт гарсан хүн гэсэн тийм ойлголттой биш байгаа байхгүй юу? Айгүй өөртөө зоригтой гэсэн. Монголд байдаг хүмүүсийн нэг дутагдaltaй зүйл нь юм шиг байгаа. Нөгөө тэтгэврт гарахаараа ингээд бараг л амар ингээд гэртээ суугаад байдаг ч юм уу те. Ингээл тэрхлэр чинь нөгөө хүн чинь ингээд жинхэнэ өөрийгөө ингээд орчноос таслаад ингээд жоохон тэгэл баг хөшрөлт нь илүү хурцтай явагддаг юм шүү. Тэгээ манай ээж аав хоёр бол Монголд бас бизнес эрхэлдэг. Би нэг 10 хэдэн онд илээ 17 онд толио очихдоо ээж аав хоёртой ч би ишлэлтэй. Би нэг жил амьдрахтаа бас нэг Монголд 2 бизнес эхлүүлж ирсэн. Тэгээд нөгөө Монголоос өөрөө явсан учраас манай ээж аав хоёр аваад үлдсэн байхгүй юу. Тэгээд тэр бизнесээ одоо хүртэл эрхэлдэг. Тэгээд нөгөө тийм нөгөө авч явах юмтай болохоор өөртөө ерөөсөө хөшин тооцдог шүү дээ. Амар гоё. Тэгэл гарч ороод хүн амтантай уулзаал тооцоо моцоо хийж гэн гээл баахан хүн амтантай уулзаал тэгэл завгүй хүмүүс байдаг шүү дээ. Харин тийм л ах хэвээр л да уусаа. Угаасаа энэ Америкт ч гэсэндээ ялгаагүй шүү дээ. 60 гаруй насны хүн болвол хөгшин хүн биш те. Айгүй залуу тэгээд жинхэнэ утгаар нь амьдарж байгаа. Тэгээ амьдралыг мэдэрж байгаа хүмүүс байдаг. Тэгээд манай Монголд болохоор нөгөө ерөөсөл хүний бодлоос л хамаатай л да. Бодлороо юу гэж бодно? Би хөгшөрцөн гэж бодчих юм бол тэгэл хөгшин болчихж байгаа юм. Тэгээд би энэ ч гэсэндээ таны зөв би хөгшрөх хэрэгтэй юм байна гэдэг те. Хамаг юм өвдөж эхэлдэг юм яа тийм юм байд юм шиг байгаа. Надад л тгий санагдсан. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө хөгшин эсвэл бол одоо би чадахгүй гэж ингэж голж болохгүй ерөөсөө тэгээд нэгэнт юм эхэлсэн бол харин тууштай хийгээд нэг сайн юуг нь харах үр дүнгийг харах хэрэгтэй юм шиг байна тий. Одоо бид нар ч ингээ залуу хүмүүс ч анханасаа ингээ гэрээсээ гарахтаа ингээл амир хэцүү гарч байгаа штэ мөнгө төгрөг байхгүй ажил нэг сайн биш. Тийм байлаа ч гэсэндээ нөгөө нэг хүмүүс өөртөө итгэлээ алдахгүйгээр ингээд өөрийгөө хөгжүүлээ цааш нь ингээд аваа явахад бол амьдралд болохгүй зүйл байдаггүй л ахгүй тий. Монголд байсан ч адилхан, Америкт байсан ч адилхан, хаана ч байсан адилхан. Би одоо Монголд очиод амьдрахтаа надад бол орлогын их усэр байгаагүй ч гэсэн би ингээд бизнес эхлүүлээл орлоготой болчихж байгаа байхгүй. Тэг чинь хүмүүсийн ингээд зориг дутаад байдаг. Өөртөө итгэл нь дутаад байдаг. Гэхдээ ер нь бол юм болгон төгс байна гэж байхгүй шүү дээ. Тэгээ эхлээл төгс бусдаар эхлээл тэгээ цаашаа ингээд олон гоё боломжууд нь цаанаасаа араасаа гараад ирдэг. Тэгэхээр Монголд байгаа хүмүүс маань Монголоо голоод авах хэрэггүй. Тийм би хэрвээ Америк хүнтэй суугааг байсан бол зоолтоо Монголдо очиж амьдрах гэж болон боддог байсан. Тийм Монгол ч гэсэн одоо нөгөө баян тансаг явж байгаа хүн болгоныг ахуулаараа явж гин гэж бити бас бод тий. Зөндөө олон бизнесмен, бизнес вумен хүмүүс ингээл бас айгүй гоё ингээл уучраа олцсон. Юу хийх уучраа олцсон. Тэгээ явж байгаа байхгүй. Монголд амар их асуудал байна гэж ярьдаг штэ тий. Асуудал болгон чинь бизнес, асуудал болгон чинь одоо нэг хүний одоо хийх ёстой зүйл тэр асуудлыг шийдэх ёстой бизнес хагаад байгаа байхгүй. Тэр болгоныг нэг хүн ингээл одоо аваад үзэл явах юм бол нэрээ үнэхээр Монгол хөгжин хүмүүсийн амьдрал ч дэвшлэн тий.
Тэг чи Монголд одоо би хайргуудаа биш хайртайдаа л хэлж байгаа байхгүй тий. Гаднаас бүх зүйлийг оруулж ирж гин. Дотроо уулын бас хийвэл бас зүгээр штэ. Манайх чинь гэх чинь одоо юм үндэсний үйлдвэрлэгч аахгүй. Бялууны бэлтгэц бүтээгдэхүүн гаргадаг манай ээж хоёр одоо тэгээ удирдах явж байгаа бизнес нь. Тэгээ тэр би одоо яг тэр бизнесийг эхэлсэн хүний хувьд гэхэд одоо өөртөө ингээ үйлдвэрлээд ингээд дэлгүүрт зархад хамаагүй ашигтай заяа. Гаднаас оруулж ирээд үнэтэй оруулж ирээд тэгээ нэг жоохон мөнгө нэмээд зарсан. Тэр чин гадны хүмүүсийн тэр ажилчдын одоо амьдралыг л дээшлүүлж гин гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Тэр чин бид нөр ингээ Монгол хүмүүсээ ажилд аваад тэр хүмүүсээр ажиллаа хийлгээд тэгээ өөрсдийнхөө хувийг нэмээд зарж гин. Тэр чин тэгээ бүр манай эцэг эхийн амьдралыг тижээж гин ажиллаж байгаа хүмүүсийнх нь бас нөгөө амьдралыг аваад явж байгаа хгүй тий. Тэр чин ингээ шууд гаднаас юм оруулаад ирэхэр чин дамал зарж байгаа хүн л мөнгө аав түүнээс ч тэнд ажиллах хэрэг ямар ч гарахгүй шүү дээ. Ер нь бол нэг түгээлтийн жолоо шүү дээ. Тэгэл болоо. Тэгэхээр чин тэр улсын чин ихэнх хүмүүс нь ажилгүй тиймэрхүү байна гэдэг чин бас тэрэндээ байгаа даа шүү дээ. Яг зөв нөгөө нэг угаасаа бизнес гэдэг чинь хүний асуудлыг шийдчихл одоо нөгөө нэг тэрнээсээ ашиг орлого олдог юм чинь бизнес гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр Монголд асуудал байна гэвэл өстой маш их бизнес их боломж байна гэсэн үг шүү дээ тий. Бизнес хийдэг хүнд одоо нэг ингээ эхэлчихээр амар олон ингээд боломжууд харагддаг байхгүй. Тэгээд алингийн хийж заримдаа амжихгүй заяа. Тэгэл нэг юмасаа хийгээл явж ивэл зүгээр. Гэтэ нөгөө хүмүүс юм хийж эхлэегүй учраас нөгөө боломж олж хардаггүй. Тэгээ нэг юм хийгээд эхэлчих юм бол харин боломж олостой хязгааргүй их байгааг хаана л бол хаана олж харна. Уул нь бол өстөнөрөө сонгоол хийгдэх шиг юм болно шүү дээ. Одоо хүмүүс сонгоол авах ингээл ажил байхгүй бол бизнес ч юм бол сонгоол амар гоё ахгүй. Гол нь эхлэхтэй л чухал байна. Эхэлж чадахгүй бол тэгээд угаас тэрийг харахгүй шүү дээ. Тийм тийм. Тэгэхээр би бас бодлоо л та нөгөө бас нэг бизнес хийдэг хүн гэж тустай байх шиг энэ тийм нөгөө майндсеттэй гэх юм уу тий хүн болгон бизнес зориулагдсан хүн бол биш байхгүй. Яагаад тэгэхээр хүмүүс нөгөө нэг тухтай байх дуртай байдаг штэ. Одоо бүхий цагийн хуваар нь одоо өглөөд хідээс босдог, оройд хідэд дунддаг, хүүхдүүдээ яаж өдөрт яаж авч явдаг. Бизнес хийдэг хүмүүсийн амьдрал арай өөр гэдэг байхгүй. Жохон тийм random гэх юм уу? Ерөөсөө тийм төлөвлөгдсөн цаг айгүй тийм багтай. Ингээл ажил их ороод ирвэл бид нар чинь амар завгүй болчих. Тэгээ өдөр шөнөгүй ажиллана. Гэхдээ бас нөгөө түгээр яг нөгөө бизнес нь өргөжөөд ирэх юм бол би өөрийгөө бүрэн чөлөөлөд авчих боломжтой. Тэр нь бас амар reward-ийн таашин тэр. Зугаалын аялын зугаалыг бол би уцаа аваад хаашаа бол хаашаа яваад өгөн тий. Заавал нэг ингээл би одоо 9-5 хооронд ажиллаа бүртгүүлэх ёстой гэсэн юм байхгүй. Тэгээд бизнес өргөжөөд ирвэл бүр ингээд нөгөө одоо туслах маслахтай болчоор бүр амар штэ. Заавал ингээд бас өөрөө хийгээд авахгүй туслах руугаа хэлээл ийм юм хийх ёстой шүү. Баярлаа баяртай гэл. Тийм болно штэ. Тэгэхээр бол би нөгөө бас одоо үзэж байгаа сонсож байгаа хүмүүст бас нэг юм хэлмээр байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүн ер нь юм харамсахгүй амьдрах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэд харамсахгүй яаж амьдрах юм бэ гэхээр нэг юм байхгүй. Тэр үед тэгэхэд тэрийг тэгчтгэл байж хийгээд үзчихтгэл байж гэдэг нэг юм байгаад байдаг байхгүй юу? Хүмүүст зөндөө олон хүний энэ толгой оюун санаанд нь тийм юм явж байгаа. Тэгэл тэгэхэд уг надад тийм боломж гарсан. Даанч би тэгэхэд нь тэгээгүй юм. Тий хийгээгүй гэсэн нэг юм харамсал харуусал хүмүүст яваад байдаг байхгүй юу? Тэгээ би тэгэж бодсаахгүй юу? Яг өөрөө энэ нөгөө өөр тохиолдсон амьдралын одоо ивент янз бүрийн болоод ирэхээр ингэж бодд юм байна. Ерөөсө харамсчил амьдарч болохгүй юм байна. Харамсахгүй амьдрах ёстой юм байна. Тэгэхээр өнгөрсөндөө харамсахгүй ирээдүйдээ юм бас хит их санаа зовхгүй амьдрах ёстой гэж би бодсаахгүй юу? Яагаад гэсэн чинь яг үнэндээ бас ирээдүйд юу болохыг таашгүй юу ч болж магадгүй. Тэгэхээр бас тэрэнд ингээл амар их санаа зовоод идэг. Тэгээд тэр нь санаа зовлаа гэд одоо тэр нь шийдэгдчих юм бас байхгүй тий. Тэгэнгүүт бас яг өнгөрсөн бол юм одоо өнгөрсөнд одоо тэр цаг хугацааг одоо буцааж чадахгүйгээс хойш одоо урагшаа харж явхаас л өөр тийм зам байхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг одоо амьдрах одоо таны контрол хийж чадах өөрийгөө ингээд яаж чадах юм чинь болохоор
яг одоо цаг болчихж байгаа байхгүй тий яг одоо тий present ч юм бол үнэхээр бэлэг present тий present is present гэдэг чинь тийм байна. Харин тэгээд бодонгууд гоё юм шиг санагдаа. Тэгээд тэнгууд одоо ингээд би анзаархад чиний ярьж байгаас харах юм бол маш их зоригтойгоор хийсэн юм байна гэдгийг чинь би одоо харлаа. Тэгээд зоригтойгоор хийсэн гэхдээ хийхдээ тууштай байсан учраас ингээд бас өнөөдөр нэг юмны ингээд үзүүрээс ингээд авцсан зулгаагаад авцсан ингээд тэгээ цаашдаа гоё бизнес нь өргөжөөд ингээд одоо бас тэ өөрөө жинхэнэ утсаа аваад ингээд хаашаа чүлсэн үедээ ингээд аялах боломжтой болоод ингээд амьдарч байгаа юм байна гэж би харж ин л та. Тэгэхээр энийг бас хүмүүст хэлмээр хүн харамсахгүй амьдрна гэдэг чинь үнэхээр сайхан. Тэгэхээр өөрөө бас ингээ хүсэж байгаа, мөрөөдөж байгаа, хиймээр байгаа зүйлээ хийгээд үзчих хэрэгтэй. Тэгээд алдаа тэр дунд гарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Алдаа гарна, асуудал гарна гэдгийг бүр ингээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй юм шиг байна. Тэ анхнаасаа эхлэхдээ тэрнээс биш тийм амар perfect болоод төгс болоод нөгөөх нь айгүй амжилттай болоод гэд ингэчээр нөгөө хүн бас тэр нь тийм байхгүй байгаа дэрэнгүүт ингээд нөгөө буугаад өгчдөг, амархан буугаад өгчдөг нэг тийм юм байгаад идэм шиг байна тий. Perfection бол үнэхээр killer тий. Монголд одоо нөгөө бид нарыг багаас өсөж явахдаа амар perfect талгаа өссөн байгаа байхгүй юу? Одоо жишээ нь ингэж ярьдаг шүү дээ. Монгол хүүхдүүд үзгээр бичдэг, Америк хүүхдүүд харандаагаар бичдэг тий. Монгол хүүхдүүдийг нөгөө үзгээр бичдэг гэхэлэр баг алдаа гаргах тийм chance өгөхгүй болгоод багаас нь тэгээд сурахчихж байгаа байхгүй юу? Энэ нь бол алдаа гарах нь not okay. Чи баг төгс бичдэг байх хэрэгтэй тий. Америкт бол хүүхдүүдийг том болсон ч гэсэн харандаагаар өчөж штеп. Чадахгүй бол буруу хийсэн бол баллуурда дахиад хий тий. Тэр чинь өөр байгаа байхгүй mindset нь. Тэгэхээр ер нь алдаа оноо бол зүгээр. Америкт хүмүүс айгүй их том зүйлүүдийг хийгээд гой компани үүсээд хүмүүс ингээд сайхан одоо бусад улсуудаас бас гоё явж байгаагийн жишээ нь хүмүүс ингээд бас зүгээр ингээд алдаа матыг бол амар хүлээн зөвшөөрдөг. Тэгэл эхлэх юм эхлээл би нэг шоглол доглохгүйгээр явцдаг юм уу? Тэр нь айгүй сайн байд юм болов гэж боддоо шүү дээ. Хүмүүс ингээд жоохон supportive тий. Юу гэж хэлсэн чинь нэг амар mock up хийгээл нэг хүн амтан бие бинийгээр доорч хувихгүй тий. Энэ баг Монголд бол энэ нусан чавх явж исэн чи одоо юугаа томроо солиороод байгаа л тэр гэдэг шүү дээ тий. Энд бол no team байхгүй шүү дээ. Тэгж амар бүдүүлэг юм уу бие эндээ хүмүүс хэлдэггүй. Тий. Чи бол сайхан аргач чинь чадчихна л гэд хэлээд байдаг шүү дээ олон тий. Тэгж амар positive явж ижил positive result гарахгүй бол юмны муу талыг нь хараад positive result хүлээнэ гэж бас байхгүй шүү дээ. Тийм. Тэгээ бизнес центр гэдэг бол үнэн болол голоос этик гэдэг чи одоо юу лээ? Ёс зүгээ бол өндөр авч явж ижил тийм болох юм байлаа. Өндөө бол би одоо нэг зүйлийг хүндээ нэг клиентаас нуугаад ч юм уу жоохон буруугаар ингээ ойлгуулад нэг ингээ жоохон яг шулуун шудраг honest одоо transparent биш байх юм бол яг ингээ тэр хүнтэй ингээ удаан хугацаанд ажиллах team клиентууд байх юм бол тэр нь ингээд ирээдүйдээ гарч ирвэл тэрний итгэлийг нь алдаад тэр бизнесээ алдчихна гэсэн үг баггүй тэр хүнийг те. Тэгэхээр бол миний бас энэ бизнес хийж сурж энд явж байгаагийн утга учир нь бас ингээд амар honest үнэнч юм одоо болохгүй байвал тэр хүмүүстэй шууд тэр даруйд нь хэлдэг. Төгс байх албагүй байхгүй. Манай сервис ч гэсэн төгс байх чадахгүй штэ. Ямар ч газар алдаа гарна, хүн л хийжүүл алдаа гарна тий. Тэгэхээр ч одоо алдаа гарсан бол ийм алдаа гарсан. Манайх тэгтээ алдаа гацсах гад ингээд шаргуу хийж гинэ. Алдаа гаргасанд уучлаарай. Тэгэхээр нөгөө хүмүүс чи хүн юм болохоор ойлгодог байхгүй тий. Окей. Их чин тэрний орон чи худлаа хэлжүүл чин бас тэр хүмүүс чин дараа нь ингээд мэдчихвэл тэр чинь ингээд худалч хүн болчихж байгаа байхгүй нааталт нь. Тэгэхээр ер нь бол миний ч гэсэн өөрөө унган зам бол амар тийм хүмүүсийг хуурах ч юм уу янз бүрийн юмыг хуурах тийм айгу дурггүй. Тэгээ тэр зүйл маань бол энд бас бизнес ихэд айгуух тос болж ийн гэж өөрийгөө хардаг. Тэгвэл үнэнч шудраг байх хэрэгтэй. Тэгээ алдаа гаргана гэдэгтэйгээ эвлэрцэн тий. Алдаа гарна харин тэрийгээ бас хүлээн зөвшөөрөөд сурчих хэрэгтэй. Тэрийгээ бас юугаар застын тий. Тэгээ бас хүлээн зөвшөөрчгөр чинь нөгөө нэг засах гад хичээж байгаа нь бас юу болчихж байгаа байхгүй тий. Нөгөө
харин эсрэгээрээ нөгөө нэг үйлчлүүлэгчтэй алдахгүй нөгөө одоо тий long term clientтэй байх нэг юу болчихж байгаа юм шүү тий. Яг тэгж л харлаа. Би бол тэр relationship болж байгаа байхгүй те. Бид нэр тэр манад гарч байгаа одоо хэцүү зүйл нөгөө компаниас нөлөөлж байна. Тэгээд ингээд хоёулаа хамтдаа ингээд аваад гарнаа гэд би ингээд хэлээд ингээд relationship үүсгэж штэ. Одоо би тэгээд нөгөө алдаа дутагдал гарах юм бол нөгөө тэр болгонд нь ингээд автад хийдэг байхгүй тэр хүмүүстэй. Одоо бид нэр ингэж байна, эндээ хүрч байна. Одоо ингээд баг болох чинь ингээд одоо процесс тэр чигээр нь яриад штэ. Тэр хүний итгэлийг тэр газар итгэлийг би олж авч байгаа байхгүй тий. Би ингээд юм болоогүй болохгүй миний одоо хамааралгүйгээр ингээд нэг юм болохоо байчлаа. Гэхдээ бид нөр ингээд зөвлөрүүлгээр одоо ингээд тий алтайгаа засгаа ингээд явж гинэ гэд ингээд хэлэхэр чи нөгөө хүмүүс чи харин ингээд appreciate болж байгаа байхгүй. Баярлаа, талархлаа. Thank you for let me know гэдэг штэ. Тийм балтаа гэр нь болол. Тэгэхээр тэр бол бас нэг чиний бизнесийн нууц ах шиг үнтэй амжилттай. Тийм. Амар их transparency байдаг манай бизнест болол. Би тэгээд нөгөө хамт ажиллаж байгаа одоо нөгөө ажилчдаа ч гэсэндээ амар transparent заяа. Би ингээд зарим нэг зүйлийг үнэхээр хүнд ингээд хэлэхэд хэцүү нэвс зөндөө байна тий. Тэрийг бол хэлэхгүйгээр өнгөрөөчвөл надад амар гівч тэгтээ ингээд хэлэх ёстой байхгүй юу. Одоо нэг хүн ингээд ажилд явлаа нөгөө хүний ажил дургу болоод тэр хүнийг дахиж битгий явуу гэж хэллээ. Тэгээд би нөгөө нэг одоо нэг амар bad news-ийг чинь одоо нөгөө өөрийнхөө хүнд бас хэлэх болно шүү дээ. Чи ингээд тэр газар таалагдаагүй гэнэ чамааг дахиж ажилд явуулахгүй гэнэ гэл одоо хэлэхлээр чи нөгөө хүн чинь болоо нөө гэлстэ нэр амар депрессив болох магадaltaй. Гэхдээ бас сайн талаар нь хараад үзэхээр юу байгаа байхгүй чиний энэ зүйлүүд ингээм дутагдaltaй байсан учраас энэ газар чамааг одоо ингээ одоохондоо бол хүлээж авах боломжгүй гэж байна. Гэхдээ чи ингээ өөрийгөө improve хийх хэрэгтэй ахын тий. Энэ зүйлүүдэд анхаарах хэрэгтэй ахын. Тэгээд тэрний дараа чамд илүү боломж байгаа гэдг нь ингээ хэлээд өгчөөр нөгөө хүн чинь бас ингээ дутагдaltaй талыг ингээ засах боломжийг ингээ харуулчаар харин бас ингээ өөрийгөө цааш нь аваад явчих эргээр нөгөө нэг сүмжлийг хүлээж аваад явах боломжтой болж байгаа байхгүй. Вау. Тийм байна тий. Тэгэхээр хин аль талдаа л бас их зүгээр юм байна гэж би ойлголоо. Ер нь transparency гэхэр ч одоо шилэн юу одоо юу байна гэсэн үг шүү дээ. Аль талдаа үнэнч байна гэсэн үг юм уу тий? Шудраг байна гэсэн тий. Нөө чаас юм байхгүй бүх юм нийл байна гэсэн үг шүү дээ тий. Ил гэсэн утгатай. Ил тод гэсэн утгатай. Тийм тэгэхээр чи нөгөө харилцаа үүсгэхэд бизнесийн харилцаа чинь зүгээр л тэр хүмүүс чинь бизнес гэдэг нэртэй гэсэн шүү өөр нэг хүмүүс л байгаа даа шүү дээ тий. Хүмүүс хоорондын харилцаа чинь айгу смут болчихж байгаа байхгүй янз бүр юм нуухгүй болохоор. Тэгэл би чинь нөгөө муу хүн явуулаа гэхээр нөө уучлаарай энэ хүнийг бид нэр засаа залруулаад аавна. Гэтэ би өөр хүн явуулъя гэж хэлчихэж байгаа шүү дээ тий. Харин тийм байна дажгүй сонсогдчих шүү. Аха. За тэгээд чамтай ярилцсан чи бүр бизнес хиймэр санагдчихлаа гэх юм шүү дээ. Миний нөгөө нэг одоо ингээ хобби чинь бизнес ахгүй юу. Тэгээ хүмүүс одоо нөгөө хобби ч юм уу тэр одоо өөрийнхөө пашныг олж мэдэх чинь юм чухал байгаа байхгүй юу. Би одоо нөгөө өөрийнхөө пашнаар явж байгаа болохоор бас миний амжилтын нөгөө нэг хэсэг бас тэр болж өгч байгаа шүү дээ тий. Миний ярих дуртай сэдвээр бизнес, миний хийх дуртай юм гээл бизнес. Тэгэхээр нөгөө хүмүүс цалин мөнгөний анханаас нь бодоод ч юм уу яг нөгөө өөрөө сонирхтгүй тийм passionate биш юм руугаа орчхоор тэгээ тэр нь ингээ өөртөө нь зовлон болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зовлонтой ажлыг хийж байгаа хүн чамтай яг адилхан мэрэгжилтэй тэрийг амар гоё passion гэж авч явцдаг хүнтэй ингээд чи өрсөлдөө явхаар хизээч энэ зовлонтой явж байгаа хүн тэр хүнээс илүү цалин аавна гэж байхгүй ингээд хурцтай ахина гэж байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс одоо ингээд цалин мөнгөндөө дургу хийж байгаа ажландаа дургу амьдралдаа дургу тийм болдог чинь бас тийм учиртай. Тэ өөрийнхөө дуртай ямиг чи цалин багтаа байсан ч гэсэн тэрнээс нь сонгож хийгээд тэр салбартаа томроод тэгээ экспорт болоод ирэхээр мөнгө төгрөг чинь цаашаага ахаад хөгжин штэ. Тэр үедээ бол төвч хэрэгтэй байхгүй юу? Би яг наатаж одоо юу яаж байгаа байхгүй юу? Би одоо нөө лайф коучээр сурж байгаа. Аха. Тэгээд манай тийм лайф коуч
болвол энэ Wayfinder гэдэг нэртэй ахгүй Wayfinder life coach. Тэгээ тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөө хүн болгонд ингээд байглаас заягдсан юм өгөгдөл байгаа. Одоо бүр natural team юу гэж байгаа ахгүй хүн болгонд өөр байгаа гэж байгаа хгүй. Тэгээд тэр нь бол нэгэн төрлийн бас нөгөө нэг байглаас өгөгдсөн зүйл учраас нөгөө тэдний нөгөө чин хүсэл, passion гэж юмтай холбогддог гэж байгаа юм. Тэгээд тэр хүмүүс өөрийнхөө тэр нөгөө нэг одоо өгөгдлөө ойлгоод ингээд өөрийнхөө супер павер хүч чаддаг юмаа ингээд мэдээд тэгээд тэрэндээ ингээд маш их хүсэл сонирхолтой байх юм бол тэрийгээ олоод мэдсэн хүн тэрүүгээрээ ингээд тэрийгээ хөгжүүлээд тэрүүгээрээ ингээд ажиллаж амьдрахад юу яана гэж байгаа хүн одоо тэгээ нөгөө аз жаргалтай сайхан амьдрахаас гадна баян тансаг эд хөрөнгөөр дутах юмгүй ингээд ийм амьдрах боломж байдгиймаа гэдгийг тэр лайф коуч дээр одоо хэлж байгаа. Тэр лайф коуч гэдэг коучуд нь яа гэхээр тэр хүмүүсийн тэр байглаас өгөгдсөн тэр өгөгдөл одоо passion тэр хүсэл тэр ямиг нь олохт нь тэр олох гэдэг нь болохоор тэр хүмүүст угаасаа байгаа. Зүгээр тэрийгээ ингээд discover хийгээгүй бас тэрийгээ мдээгүй хүмүүс явж идэг юм байна л да. Тэгээд тэр тийм хүмүүс одоо тэрэнд нь тусалж тэрийг нь одоо нээж шинээр биш ер нь бол нээж гаргаж ирдэг гэх юм уу да. Тэгхтэн тусалдаг тийм лайф коуч болох ч аахгүй. Тэгээд тэрэн дээр ингээд би ингээд одоо яаж одоо коуч хийн гэхээр яад юм бол гэд би айгүйх сонирхож исэн чинь ер нь бол коуч хийн гэдэг чинь нэг айхтар одоо сүртэй мундаг хүн байгаа л те нэг хүндээ ингээл амар заагаал одоо чи тэгэж явах хэвээр одоо тийм юм хийх хэвээр гэдэг ингэдэг хүн ер нь бол биш юм байна штэ. Коуч гэдэг чинь яад юм бэ гэхээр би ингээд одоо хичээлдээ суугаад ингээд миний анзаарч байгаа зүйл одоогийн байдлаар маш сайн анзаарч байгаа зүйл болохоор чамаас маш юм одоо асуулт асууж чамаар өөрөөр чи их бодуулдаг юм байна. Тэгээд чи тэрийг бодоод тэр асуултанд хариулахын тулд ингээд нэрээ тэр нь юу гэсэн юм бол нэрээ би нэрээ тэгдэг үлээ яадаг үлээ гэдэг толгоороо бодох тусмаа хүн өөрийгөө илүү мэдэж таньж мэдэж авдгийм байна л да. Тэгээд одоо яагаад одоо бид нэр хүн болгон бас тэ өөрийнхөө тэр нөгөө байгалаас өгөгдсөн өгөгдлөөр амьдрч чадахгүй байна гэдгсэн чинь яг хөө бидний нийгэм нөлөөлдөг гэж амьдарч байгаа орчин ээж аав одоо тэр маш олон зүйл одоо ерөөс гадны ингээд хүрээлэл тэ тэр бүхэн бидэнд нөлөөлөөд бид нар заримдаа өөрийн мэдлгүй те өөрийнхөө нэг тийм дуртай биш сонирхолтой биш тийм ажил мэргэжлэрээ ажиллаад өөрийгөө сонсоогүй гадна талын дуу шуугаа нэг сонгоцсон гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо жишээлбэл нөгөө ингэж байгаа штэ одоо high school-ээ төгсөж байгаа хүүхэд байлаа гэж бодъё л тоо. Тэгэнгүүт тэр хүүхдийг ингээд ээж аав за чи ямар мэргэжилтэй болох вэ? Би сайн мэдэхгүй байна гэдэг юм бол ерөөсөө одоо баг тэгээ одоо тийм мэргэжлэр явбал айгүй өндөр цалинтай байдаг гэж байна. Юу ажил сайн олддог гэж байна. Тэрүүгээр сур гэдэг ингээд сургачдаг шүү дээ. Сургаад явуулждаг. Тэгээ нөгөөдөл нь мэдээж сургуулаа за ингээд нөгөө төгслөө гэж бодъё. Тэгээ төгссөний дараа яах вэ? Төгссөн юм чинь ажиллана үсттэй тий. Гэх мэтчлэн ингэж явсаар агаад маш олон жилийн амьдралынхаа цаг хугацааг үрцэн эсвэл бол ийм энэ дундаа ингээл яваад л идэг гэж байгаа байхгүй. Тэгээд дундуур нь өөр хүүхэдтэй болно. Одоо юутай хүнтэй сууж хэд юм уу те ингээл амьдрал нь хөрөөл идэг. Тэгсэн мөртлөө л нэг цаанаасаа нэг юм тийм нэг юм нь болохгүй. Тэгээд ийм юу биш аз жаргалтай биш. Тэгээд карьерийн хувьд бас нэг айхтар өсдөггүй гинэ тийм хүмүүс. Одоо өөртөө хүсэж байгаа зүйл биш болохоор нөгөө өөрийгөө 100% өгөхгүй байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь нэг өөрийнхөө нэг 50% өгдөг ч юм уу. Нэг 9-5 хооронд нэг ажлын цагаа бүртгүүлдэг. Тийм л энерги зарцуулж байгаа шүү дээ. Тэг ер нь тийм болчдөг гинэ. Тэгээд тэгэл тэрэндээ нэг тийм айхтар хийж байгаа юмдаа амар сүртэй амжилтч гаргасан юм байхгүй. Ар гэргийн орондооч тэр нэг тийм айхтар бас аз жаргалтай айж байгаа юм байхгүй. Ингээд ийм сони амьдралаар ингээд нэг хэсэг амьдрчихсан байдаг юм байна л да. Тэгээ тэрийгээ бас хүмүүс ойлгоод бас энэ би нэг сонирн байх шүү. Би энэ карьераа өөрчлөхөө яах вэ гэд бас коуч моучтай хандаж ингэж ажилдаг хүмүүс байна.
Тэгэхээр тэр хүмүүс бас өөрийгөө овоогайгүй ойлгоод нэг юм болохгүй шүү би энийхээ учрыг олъё гэдэг нэг хүн харьцаад байна те. Ойлгох гээд ингэ хичээгээд байна шүү дээ те. Тэнгүүд миний хувьд бол одоо жишээлбэл би одоо коуч гэдэг хүнтэй бол саяхнаас л ингэ бэд юм байна уу эн чин намайг бас айгүй сайн өсгөж чаддгийм байх штэ гэд ингэ сурж байгаа байхгүй юу. Тэгээд ирсэн чинь ингээд би амар олон хүнд энийг хэлэх ёстой юм шиг санагдсан байхгүй юу. Яагаад тэгэхээр хүн ингээд өөрийнхөө хүсэж байгаа ямаараа, өөрийнхөө дуртай ямаараа ингээд өөрийнхөө хиймээр хайртай ингээд нэг үдчмээр байгаа юмаа ингээд хийгээд үдсэж байгаа хүн ямар юм хурдан өсөж чаддаг юм бэ? Ямар хурдан ингээд амжилтанд хүрэх боломж байдгийг те. Тэрийг би өөрөө харсан байхгүй. Би одоо жишээ нь энэ life coaching би одоо юута тэтгэлэгтэй сурж байгаа. Тэгээ яаж тэтгэлэг авсан гэсэн чинь надад зүгээр л зориг л хэрэгтэй байсан байхгүй. Би зүгээр оролдож үзэх надад зориг хэрэгтэй байсан. Тэгээ би вебсайт руу н ороод тэр тэтгэлэгт би ингээд application бөглөөд яг хэрэгтэй одоо янз бүрийн essay юм ингээ бичиж байгаа л да. Гэхдээ л миний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол тэр вебсайт руу орж үзэхтэй дотроо энийг би чадах юм болов гэсэн нэг юм хүсэл байгаад тэр хүслээ ингээд сонсоод үзээд ингээд явсан байна шүү дээ тий. Тэгэхээр бас хүмүүст нэг тийм зориг хэрэгтэй ч юм уу. Нөгөө балер өдрөг гэдэг шиг бас нэг жоохон нэг юм зориг хэрэгтэй байд юм шиг байна. Би тэгээд чамайг харлаа анзаараад байхад чиний хийж байгаа юм чинь одоо яриаг сонсоход маш их зоригтой эмхтэй юм гэж би харлаа. Ягаад гэхээр чинь нөгөө нэг бизнес хийх ч юм уу те ер нь бол зарим хүмүүс жоохон эрсдэлт дургүй хүмүүс байдаг шүү дээ. Ингээд нөгөө бизнес хийн гэдэг бол ерөөсөө тэр чигтээ эрсдэл шүү дээ те. Чи ашиг олох нь мэдэгдэхгүй, амжилттай байх нь мэдэгдэхгүй. За тэгээд гарааны одоо тэ эхэлж явах үед мөнгө одоо санхүү ямар байх уу те. За тэгээд чи тэрэнд ингээд 100% хөөс үчи юмаа зарцуулахад ар гэрийн асуудлыг хэн шийдэх вэ? Одоо гих мэтчлэн ингээд энэ бол бас бизнесийг бол маш их зоригтой хүмүүс би хийдэг юм шиг надад санагддаг. Тэгээ чамайг харахад чи ингээд зөндөө олон бизнес эхлүүлж үзсэн, хийгээд ингээд явсан гэхээр бол энэ бол ялцчгүй нөгөө нэг чиний өөрөө ч бас нөгөө байглаас өгөгдсөн өгөгдөл байна. Тэг хүсэл мөрөөдөл байгаа учраас чи тэрийг бас амар өөрөө тийм зоригтой хийж байгаа ч гэж өөрөө анзаарахгүй хийсэн баг те. Тэгээ ер нь хүмүүс хараа юм ихтэй опшнтай гэж өөрийгөө бити базаа. Энэ нь юу гэж байгаа юм бэ гэхээр чи энийг хийгээд бүтэхгүй бол би плантэй тий өөр юм хийн гэж бодчоор чи алинд нь 100% өөрийгөө өгч чадахгүй. Тийм учраас чи нэг юм хийхгээ сонгосон бол энэ үүнээс цааш түүнээс цааш газар үгүй гэж өөртөө хэлээ. Тэргээс хийхгүй бол болохгүй гэж бүх өөрийгөө 100% өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ бүр ингээд амар чи бүх юмаа зарцуулж одоо нөгөө надад ерөөсөө фейлд хэрэг байхгүй. Өөртөө тэгж хэлэх нь шүү дээ. Чи би плантэй хэрэг фейлд хэрэг байгаа ч гэдэг баг тий тэр бизнесд орохдоо энэ нь болохоор нөгөө нэг ингээд алдаа гарахгүй гэсэн үг биш шүү дээ. Алдаа гарсан ч гэсэн би бууж өгөхгүй гэсэн үг байхгүй тий. Би бууж өгөхгүй надад юу ч тулгарсан би даваа гарна гэж өөртөө хэлээл баг зүтгэж байгаа байхгүй. Тэгээд энэ бол угаасаа өөрийгөө хүмүүс дасгалж байгаа юм л та. Тэгээд дотроосоо ер нь би чадна чи чадна гэж өөртөө хэлээл тэ. Тэгээ нөгөө амар их юм би өөрөө сурдаг гэж хэлсэн штэ. Юм сурах болгонд ингээд тэр чинь нэг үйлдэл хийн тий бас би юм сурж ийна гэдэг чинь яг юу сураад байна гэхээр чи одоо хийж байгаа бизнестэй надад тулгарч байгаа зүйлийг би ингээд нэг юм сураад мэдээд болгоод авч гин тий. Тэр болгон чинь ингээд надад ийм зориг өгч байгаа байхгүй. Би энийг чадчихлаа. Одоо би дараачихын чадна гэх тий. Тэгэхээр ингээд асуудал гарсан болгоныг одоо өөрөө ингээд даван туулаад явхлаар тэр их зориг ингээд хоримтлагтаад ингээд багаараа ингээд яваад байна штэ. Тэгээ ер нь тэр нь одоо байнга ингээд сурч мэдчихэдэг. Тэр нь адад болол айгу намайг ингэж явж байхад бас нөлөөлж иж магадгүй гэж би өөрөө харж байдаг дандаа. Тэгээ би хэрвээ ингээд шантраад нэг юм гараад ирэхээр би чадахгүй надад энэ хэдэн төгрөг болно. Эсвэл надаас ийм их цаг гарна. Эсвэл би өөрөө эндээ дургу байна гэж би өөрөө хэлдэг байхгүй юу. Тэгээ би одоо нөгөө чадaltaа болтлоо өөрөө figure out хийжсэн. Одоо яг нэг бас гайгүй чадaltaа болоод ирэхлээр яаж штэ хүн амтай хайр хийгээд чадахгүй байгаа юмнуудаа хийлгэж чинь тий.
Тэгэхээр ингээ яг тэр хүртлээ өөртөө хүмүүс гүрийгээд явж ивэл тэгээд аяндаа чи бүх зүйлийг ганцаараа байнга хийгээд байна гэсэн үг биш шүү дээ. Юм гоё өргөжөө төгжөө явахлаар чинь боломжууд ингээд гарч ирнэ. Чи бас ингээ мөнгөтөөч болно. Тэгээд өөрөө тийм хэрэгтэй байгаа зүйлээ өөр хүмүүсээр хэрэглэх боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр амьдрал нэг амар бас хэцүү байдаг үе. Эхний хэсэг тэгтээ бол цаашаагаа ингээ бас гоё явахаар бас гайгүй болчдөг байхгүй. Бизнес ч юм уу нэг авч явж байгаа юм аа. Эхний хэцүү үед нь хүмүүс амар их шантраа хайчдаг. Тэгээ шантраа хайчихлаар чинь тэгээд чиний дээр оруулсан бүх зүйл чинь оронгоор ингээ байхгүй болчлоо гэсэн. Тэгтээ яг хайж олно. Чи хэрвээ дургу бол хайж олно. Тэгтээ тэгээд тэр чигээрээ зогсохгүйгээр яг тэгээд цаашаагаа дуртай дахиад нэг өөр юм руу ороод үзээрэй л гэж хэлмээр байна. Ойлголоо. На чи яасан гоё үгүй те. Дуртай байгаа юм руу ороод үзээрэй. Тэгээд ерөөсөө надад алдах хэрэг байхгүй гэж зүтгэхэд байсан юм шүү дээ те. Алдаж болно. Гэхдээ би ерөөсөө өөрөө шандрахгүй хаяхгүй. Алдах хэрэг байхгүй ш нөгөө нэг юм юу бүх хүчээ зарцуулж бас амжилтанд хүрэхийн тулд бас тийм юм хэрэгэлсэн байна те. Тэгэхээр чи бүх хүчээ зарцуулахын тулд би план байхгүй л гэж өөрөө тэгэж яасан байна тий өөрийгөө. Тий хэрвээ чи амар олон плантай байх юм бол тэр одоо хийж байгаа зүйлээ би баг ингээ хайцсан ч надад дахиад өөр сонголт байна шахуу юм харна штэ тий. Би тэгж хардаггүй. Ер нь амжилттай явж байгаа хүмүүс тэгж ярьдаг заяа. Адилхан тэгээ би энэсээ сураал явж байгаа штэ тий. За ойлголоо. Тэгэхээр би бас чамтай ярилцсандаа маш их баяртай байна. Ер нь өөрийгөө хайрлна гэдгийг чинь бас нэг хэсэг нь болохоор бас өөрийнхөө нөгөө хүсэл мөрөөдлийн төлөө тэрнийхээ төлөө тууштай явах бас нэг өөрийгөө хайрлахын нэг юм шиг байна тийм. Чи ингээд өөрөө юм хийж чадахгүй ингээд бүх юмнаас хараат болчоор чи аз жаргалтай явж чадахгүй шүү дээ. Тийм болохоор чи эмэгтэй хүчрэхэг эмэгтэй яадаг гэхээр хараат биш эмэгтэй байгаа байхгүй тий. Чи бүх юмаа өөрөө хийж чаддаг. Өнөөдөр чи нэг юм болохгүй байлаа гэж бодох шиг шантраад унаад өгөхгүй яадын уйлал буцаад босоод ир. Тэгэл юм болдгол ахгүй хичээж яхаар ер нь бол болдгоо юм гэж байдаггүй. Харин тий хичээ өөрөө хичээж яхад цаанаас нөгөө нэг заяан түштэй юм шиг надад санагдаад байна тий. Үнэхээр түшин тий. Тэр хүмүүс нөгөө нэг даалт ухамсаар ирнэ тэр хүч чадалд итгэдэг хүмүүс байдаг штэ. Үндэ бол ингээд чи нэг чихтэй ингээд өөрийнхөө бүх сэтгэл зүрхийг ингээд зориулаа явж яхад бурхан харж үздэг гэдэг чинь юм үнэхээр болдог байхгүй юу. Тэг чи ингээд юм болгоныг юм болохгүй байвал нэг хүн тогтчоол энэ миний буруу биш байсан. Энээс болоод би ингээ алдчихлаа. Тэрнээс болоод алдчихлаа гэд өөртөө ингээ юуроос хэр няцаахгүй. Тийм байхan бол харин чи өөрийгөө алдчихээн гэсэн үг. Бүх болж байгаа юмыг чи миний толгой дээр гэж авч үзэж байгаа чинь одоо би бизнест надад харагдаж байна. Амьдралаа авч явахад харагдаж байна тий. Бүх юм би өөр 100% responsible. Энэ миний амьдрал хэний ч өөр хүний амьдрал биш. Тэр чинь амар чухал тэр өөртөө итгэлтэй байх чинь бас нэг үндэс болж байгаа байхгүй юу? Хүнээс хараад биш. Хүнээс хараат биш болоод те өөрхөн хүсэл зоригийн төлөө ингээд хичээгээд ирэхээр болохгүй юм гэж байхгүй гэж үнэн үг. За тэгээд хоёлаа одоо баг destination юу очих газараа ирж байна. Тэгээд бас ярилцлага ч гэсэндээ бас ингэсгээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд чамд өшөө хэлж над миний асуугаагүй үлдсэн зүйл байна уу? За тэгээд түрүүн хэлсэнчлэн би нөгөө эмэгтэй хүмүүс урам зориг өгөх дуртай тий. Тэгээд эмэгтэй хүмүүс зөндөө олон гой хүчрэхэг эмэгтэй хүмүүс нийгэмд байждаг. Тэр хүмүүсээс хүрээлэлээ бий болгоод биенээсээ сураад яв. Тэгээд чи ганцаараа биш шүү гэж хэлмээр байна. Тэгээд яг надтай холбогдъё гэвэл бас хэрлэн алтан гэрэл гээд фэйсбүүкээр хаагаараа тэгээд бас скул дээр Her Launch Academy гэдэг хаагараад Her Launch Academy дээр би болохоор карьераа яаж өсгөж авч явах уу? Эсвэл нөгөө курс маань болохоор бизнесийг яаж анханаас нь үүсгэн байгуулж авч явах уу гэд хоёр янзын сургалт бий болгосон байгаа. Тэгээд суралцах зүйлээ аль би энэсээ суралцаад явж байгаарэ. Юм болгоныг та өөрөө мэдхгүй ч гэсэн мэддэг нэгнээсээ бас сураа явах уу те. Миний чим бараг хэдэн зуун цаг зарцуул сурсан юмыг сургалтаас олвол хэдхэн өдрийн дотор бас сурж олж мэдэх боломжтой. Тэгэхээр бас
сурж мурахта тэр бас байнга сурч лээ. Ер нь бол гаргалгаа бол гараад ирдэг шүү. Тэгээд би энэсээ суралцаад амжилттай Монгол эмэгтэйчүүд зөндөө олон болоосаа гэж хүсэн өрөөё. За ойлголоо. Маш их баярлалаа. Айгу өр өгөөчтэй ярилцлага боллоо гэж би бодож байна. Тэглээ тий. Аха. За тэгээд подкастын маань одоо тий одоо хүртэл ингээд сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд миний бас нөгөө шинэ season 2 маань ингээд их үр өгөөжтэй байгаа ах гэж найдаж байна. Ягаад гэхээр би дандаа өөрөөсөө илүү мундаг юм эмэгтэйчүүдтэй ярилцж байгаа. Тэгээд зан эмэгтэйчүүд биш ер нь бол ирээдүйд янз янзын л мундаг зочдтой ярилцах бах. Тэгээд stay tuned. Тэгээд таалагдсан бол subscribe хийгээд, comment бичээд үлдээгээрэй. Тэгээд дараагийнхаа дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай. За